За 17 бодлогон дээр 36 ба 84 хоёр тооны хийх хибээхийн үржүүрийг олоорой. Тэгэхээр би хоёр тооны хийх нэг А, Б гэсэн хоёр тоо байгаа тийм ээ. Хийх хибээхийг хийхийн нисий тухайн хоёр тооны хибээхийн D гэж тэмдэглэх юм бол эндээс ямар чанар байдаг вэ гэхээр тухайн хоёр үүгцэн анхны хоёр тоогоо үржүүлэхэд тэр үржүүр бол хийх хибээх хоёрын үржүүртэй тэнцүү байдаг. Тэгвэл энэ чанараа ашиглах юм бол хийх хибээх хоёрын маань үржүүр нь шууд яах юм бэ гэхээр 36-аг үржих нь 84-тэй тэнцүү байх нэ гэсэн. Ингээ бидний хариулт бол 3024 буюу А хариулт гарч ирж байна. За дараагийн бодлогын хувьд 1-ээс 55 хүртэл тоонуудаас таамгаар нэг тоо суулгахад 2 буюу 5 хуваагддаг. 2 буюу 5. За одоо ингээ харах юм бол бид нар нийтдээ ихэд 2 хуваагддаг тоо. Хэд байх вэ гэдгийг тооцож гаргаж ирээ тийм ээ. Тэгэхээр биднэрт нийтдээ 55 шиг тоо байгаа. Тэрнээс 2 тоо татам нь 2 хуваагдах учраас 55-ыг 2 хуваагаад за бүхэл хэсгийг авах гэж байгаа. Бүхлийн хаалтыг бид нар ийм дөрвөлжин хаалтаар тэмдэглэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр нийтдээ биднэрт 27 ширхэг 2 хуваагддаг тоо гарч ирэх нэ. Түүний дараа 5 хуваагдах тоог нь олъё. Тэгэхээр нийтдээ 55 ширхэг тооны 5 тоо тутмын нэг нь 5 хуваагдах учраас 55-ыг 5 хуваагаад бүхэл хэсгийг авч байгаа. Бүхэл хэсгийг авна гэдэг нь цаана нөгөө бутархаатай хариу гарч болно тийм ээ. Тэр бутархаа хэсэг бол биднэрт хамаагүй яг бүхэл тоонууд нь яг хэдийн ширхэг тоо байгаа вэ гэдэг санааг илтгэн. Тэгэхээр нийтдээ 11 ширхэг тоо болно гэсэн. За гэтэл одоо энэ 27 дотор маань нөгөө 5 хуваагддаг тоонууд маань 27 ширхэг тоонууд маань нөгөө 5 хуваагддаг 11 ширхэг тоонууд маань яг ижил давхцсан давхардаа тоологдсон тоонууд бол бас байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр тэрийг давхарцсан тоог хасахын тулд 2 болон 5-т зэрэг хуваагддаг тоо хэд байх юм бэ гэхээр 10 хуваагддаг байх шаардлагатай гэсэн. Тэгэхээр биднэрт өгөгдсөн тэр 55 тоон дотор 10 хуваагддаг хэдэн ширхэг тоо байгаа вэ гэхээр нийтдээ 5 ширхэг тоо байна. Тэгэхээр одоо магадлалаа тооцохын тулд биднэрт 2 буюу 5 хуваагддаг тоо хэд байх вэ гэхээр 27 дээр нэмэх нь 11. За энэ хоёрыг баха нийтдээ 2 болон 5 хуваагддаг тоонууд болчихж байгаа гэсэн. Гэтэл яг нөгөө зэрэг хуваагддаг тоо эндэж тоологдсон, энд ч тоологдсон байгаа учраас 2 удаа нэмэгдсэн байна гэсэн үг байхгүй. Тийм болохоор бид нэр 5-ыг хасаад өгнө гэсэн. Ингэх юм бол бид нар нийтдээ 33 ширхэг тоо байна. Магадлалыг ол гэсэн учраас 55-ны 33. За энийг бид нэрт 11 хувааж байгаа бол 5-ны 3 буюу А хариулт байна гэсэн.